1979 оноос 2024 оны энэ өдрийг хүртэл амьдралынхаа бүхий хугацааг хамтдаа өнгөрөөсөн байна. Хэдэн жил вэ? 45. Бид 79 оноос хойш 45 жил хамт байна. Дахин хотод минь татнаа барьж байгаа 21 аймгийн 87 89 чуд өөрөөр хэлбэл найзчууд та бүхэндээ баярлалаа. Бидний дахин хотод минь 21 аймгаас 1987 оны 8 гаруй төгсөгч 1989 оны 10 гаруй төгсөгчдийг шуудуулсан хотынхаа захиргаанд баярлалаа. Өнөөдөр бидэнд бяцхан бэрхшээл үүссэн энийг 89 чуд үлтэн талархаж байна. Энэ биний сайн өдөр бид дахин хотод баяртай дахин доргой дөрөвлөж зохион байгуулж байна. Сүхбаатарчуудтай бид хамгийн түрүүнд талархаж байгаагаа илэрхийлэх учиртай юм. Баярлалаа Сүхбаатарчуудаа. Тэгээд бид өнөөдөр зохион байгуулагч 4 аймгийнхан болоод энэ наадмыг анхлан санаачилсан цогт эрднийг гарцаагүй энэ тайзнаа өрх учиртай юм аа. Та бүгдээ өрж байна. Анаа дахин хотод ирж 3 цогт зэрэглэнгээ өрж байна. Уучлаарай нэр дураа хэлсэн шиг байна. Яг өөрөө өнөө хэлжлийгээ бодлоо шүү дээ сайн. 3 өдрийн туршид бид спортын 5 төрлөөр хүчээ үзлээ. Афган самбагаа сойрлоо 50 наснууд гэж хэлж хэлэхгүй биднийг. Баярлалаа та бүхэндээ. Ямар гайхалтай сайн 3 өдрийн өнгөрөв.
Монгол аясчуудаа 87-чуудаа та бүхэнд энэ оройны мэндийг хүргье. Социализм, коммунизм, арчил дон төрсөн жинхэнэ амьдрал үтсэн эрчүүд огтуд байжээ. Яагаад бид ийм хурдан эвдэж чадсан юм бэ гэхээр бидний амьдрал яг тэр тэмцэл байсан. Бид нар 89 онд 10 төгсгöd арчил гарч дангуудгаар нь юу ч байхгүй үед бид тэмдэл тэмцэж эхэлсэн. Өнөөдртэй адилхан бид нар хизээч бид нар одоо юу авдаггүй тийм нөгөө ажлуудыг тэтгэмж авдаггүй. Бид нар амьдралд яг хаягдсан хүмүүсд байжээ. Тэр биднийг өнөөдөр уулзсан. Яг гоо тэд сэтгэл цагаантай байж, тэнцдэг байж, тэд агуу байж, тэд тэнцлийн төлөө амьдралаа хөл дээрээ босгосон өнөөдөр ээж аав эмээ уу болсон байна. Өнөөдөр бид нар хэд уулзаж 3 өдөр гайхамшигтай наргилаа. Гайхамшигтай урлаа, гайхамшигтай тэмцэллээ, гайхамшигтай нөхөрлөлөө, гайхамшигтай төвөрлөлөө. Энэ маань улам батчиж, улам өрөвч, улам хүчрхэг болж одоо бизнесийн салбарт улам хамтарч одоо урлаг соёл бүхэл салбаруудад хамтарч ажиллах хүсэл минь энд байгаа гэж хүсэж байна. Тэр найсч баярлалаа. За ингээд өнөөдрийн энэ үйл ажиллагааг зориулсан дөрвөн дархан дорнод байгуулалтаа өвдөлтөд чин сэтгэлээс Монгол 89-чүүдийн 8,000 хүний нэрийн өмнөөс зөвлөгөө. Манай гурав анх байгуулснаас 8,000 гаруй. Өнөөдөр Монголд бидний төгсөн 25,000 гаруй хүн бий. 3-1 нь өнөөдөр энэ гурвд хамтрагчсан явж байгаа. Тэм учраас бид нар улам хүчрхэг болох ёстой. Тэгээд бид биеийнхээ төлөө ажиллаж чаддаг, биеийг сэтгэж чаддаг, биеийнхээ хамтарч чаддаг тийм хамт олон байхыг хүч мөрөж байгаа шүү. Та бүхэндээ ажил төрөлтөн, амжилт хүсье. Та бүхэн эрүүлэг байгаарай. Дараа жилийн 4 аймагтаа энэ ажиллаа эхлээрэй. Мэдээж 4 аймаг шинжилгээ хийх баг. Шинжилгээ одоодоо ирээрэй. Тэгээд тамга тэмдэглээ өгөөч. Нөгөө тугаа гардууч өгөх баг. Жил болгон жилээр нь дааж, жилээр нь ажилдаг болсон гэдгийг та хэлхэн зүйтэй байгаа гэж бодож байна. Ингээд та бүхэнд энэ спортын тэмцээнд оролцсон бүх хүмүүс спорт бол маш их хүч хөдөлмөр, маш их хөлс урсаж олдог. Та нар өөрсдөө үтсэн хөгжөөд харсан баг. Энэ бол тамирчтай та нар алдаршуулаарай. Баярлуулаарай. Гайхамшиг шүү. За ингээд Монгол аясчууд минь та бүхэндээ эргээд сайхан он цагийн эргээд сайхан хаан хизээ болохын өдөр уулзахын үлзий сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа тадаа. Нэг баярлалаа та бүхэндээ. Би ер нь 9 сарын микрофон бас итгэл муутай. Утастайгаар шууд явлаа шүү. Бид баярлалаа цаг зэрэглэндээ өнөөдрийн энэ наадмыг зохион байгуулж байгаа зохион байгуулагч комиссийнхнийг тайзнаа урьж байна. Бид 79 оноос хойш 45 дахь жилдээ хамт яваа шүү. 35 жилийн ой гэдэг ахны. Бид 45 жилийн ой шүү дээ. 45 шүү. Интер нас шүү. Баярлалаа та бүхэндээ ингээ бид Олимпийн дараахан 87-89-чүүдийн Олимпийг тоо хэмжээ спортын төрлөө улам нэмэгдүүлж 5 төрлөөр өрсөлдсөн. Тэр дундаа оюуны спорт шатрыг орууллаа. Хурд, хүч, авгаад, самбаа биеийн бүх одоо спортод байх хамгаал хүнд байх хамгаал юмыг оролцуулсан. Теннисийг орууллаа. За хэр хараа мэргэн байна гэж даарсыг орууллаа. Сакс волейбол бол бидний уламжлалт тэмцээний маань анхдагч спортын тэмцээн болохоор цаг орно. Сакс волейбол бол бидний өнөөдөр 50 наснууд биш юм байна гэдгийг харуулсан шүү. 50 наснууд дараа 10 жилийн дараа бид 60 наснууд болно.
10 жилийн дараах 50 наснууд бидний шиг биднээс илүү сэтгэхээсээ биднээс илүү эрчтэй хүчтэй байгаасаа тийм ээ. Баярлалаа. За тэгээд өнөөдрийн энэ үйл ажиллагаа бяцхан саатал гарсан энэ саатлыг төвчээртэй хүлээж энэ мөчийг хүрсэн та нартаа бүр их баярлалаа. За ингээд комиссийг урьж байна. Хамгийн агуу, хамгийн гоё спорт гэж үздэг. Бүх мөч ажил нь, бүх хараа ажил нь тийм үү? За ингээд ширээний теннис, зохион байгуулах комиссийн билээ. Их хоёр маань бяцхан үйл ажиллагаатай одоохондоо байхгүй комиссийн дарахны маань дархан 89-ийн их хоёр ширээний теннисийг эрэгтэй төрөлдөг. За маш хурдан гарч ирээ хэдүүлээ шагналаа гардуулаа шагналаа авцгаачаад дараа нь бүжгийн цагаа ахиухан үлдээ. За ширээний теннисний эрэгтэй хүрэл медаль дархан 89 ачид ачтаа баяр хүргэе ачтаа чи шүү. Эмэгтэй төрөлд хүрэл медаль дорнод 89 анх заяа баяр хүргэе анх заяа чи шүү. Ширээний теннисний мөнгөн медаль эрэгтэй төрөлд Ус аймгийн Эрдэнэцогт баяр хүргэе Эрдэнэцогтоо чи шүү. За эмэгтэй төрөлд яг манай дархантай хаяа хөрш Сэдэн аймгийн Намжирмаа баяр хүргэе мөнгөн медаль Намжирмаа чи шүү. Ширээний теннисний алтан медаль эрэгтэй төрөлд Хөвсгөлийн Баттулга эмэгтэй төрөлд Гавартайн Даваад Сэрэн баяр хүргэе та бүхэндээ шагналаа авсан уу та бүхнийг урьж байна. Баяр хүргэе Намжирмаа. Баяр хүргэе шагналыг одоо дархан 80 Монгол 87-89-ийн энэ 3 дугаар наадам найрамдал 2024 наадмыг зохион байгуулах комиссийн гардуулж байгаа юм шүү. Ачтаа баяр хүргэе ачтаа. Дархан 89 башин дээрээ за ингээд бүх ширээний теннисний төрөлд медаль хүргэсэн байна уу? Одоо зарим нэгэн маань 45 жилийн аава хийхээр тун удахгүй мордох гэж байгаа юм шиг байна лээ. Та бүхэн 45, 35 юу хинтвэн хамаагүй энэ аваа сайхан тэмдэглээрээ дурсамжтай дүүрэн тэмдэглээрээ бүгдээрээ дурсгалын зураг татуулцгаана. Ачтаа хой. За манай энэ доорногоо өгтөөс байна уу? 87-89-ийн эрд жах энд тусалмаар байна. Яг тэр агшин авсан гэрэл зургийг бас медальтай гутаа гардуулж байгаа шүү. Зохион байгуулагч мөнгөний бэлнэр бэлгийн дээд бэлэн мөнгө. За тэгээ бооцооны одоо шагналын бай энийг бэлнэр авч байгаа шүү. За ингээд зургуудыг харуулаарай. Яг тэр агшныхын зургууд байгаа. Зургийг харуулцгаарай. Хөвсгөлийн Баттулга маань Монгол улсыг начин шүү дээ. Баттулга начин. Өнөөдөр бидний 89 студиэс хөтөлбөрийн баатар бас төрсөн шүү дээ. Тэр бол Булган аймгаас төрсэн малчин би. За тэгээд энэ бидний тэмцээний маань бидэг тэмдэг болсон нэг ховрдод байгаа хамгаалтанд нэг шаард түргэн ярд авах шаардлагатай мазаатай
87 89-чуд бэлэг тэмдэгэ болгосон юм аа. Энийгээ гардуулж байгаа юм шүү. Ашаатан үүдэлчмаа бидний энэ 3 хоногийн хугацаанд болсон аймаг аймгийн трэйн болсон бүтээгдэхүүнүүд өөрөөр Нэгдүгээр аяр буюу алтан медалийг Төв аймгийнхан эзэлсэн байна. За ингээд одоо хүрэх медалийг Түр Азамжидэх үү? Нэг хүндэтгэх шалтгаан байна аа. Түр Азамжидэх үү? Нэг хүндэтгэх шалтгаан байна. Юу гэхээр Монгол 87 89-чүүдийг маань төдийгөөс өдий хүртэл дэмждэг нэг гишүүн байдаг юм. Энэ гишүүн маань та бидний өнөөдрийн энэ үйл ажиллагааг дэмжин хүрэлцэн ирж өдий дайтай болголоо. Энэ сайхан гишүүнээ урьж байна. Дархан хотоос маань сонгогдоод байгаа. Улсын их хурлын эрхэм гишүүн, засгийн газрын гишүүн Болтын Жавхлангаа урьж байна. Баярлалаа Жавхлан. За сайн байцгаана уу. Эрхэм Монгол 89-ийн тавирчид та бүхэнд даханчуудын өмнөөс нөрөө мэндийг хүргье. Тэгээд юуны өмнө манай дахан хотыг маань зорин ирж энэ удаагийнхаа энэ том арга хэмжээг энэ бурханы үндэд зохион байгуулж байгаа нийт Монгол 89-чүүдтэй даханчуудын өмнөөс бас зэн сэтгэлийг талархал хүргье. За Монгол 89-ийн ер нь бид нар бас нэгэн чирэгдэж байгаа шүү. Энэ Монгол 89-ийг ер нь нэг ноодыг танаа төгсөлтийн дэлгэрүүлээд за тэгээд манайхан бас энд чирэгдээд тэгээд бас анхныхаа тэмцээн уулзалт төлөө авалт шинжил мэдээ хийцэн байгаа. За тэгээд дараагийн бас орон нутагт хийх арга хэмжээгээ дараханд анхныхыг хийхээр ингээд шийдвэр гаргацсан удахгүй болно. За тэгээд 89-ийн маань бас азтай байна. Спорт зохицолтын одоо саяхан ашиглалтанд орсон. Тэгээд хамгийн том анхны тэмцээнийг салхин та бүхэн хаглалаа. Тэгээд манай дахин спорт зохицолтоор таалагдсан уу? За манай дахин ч та бүхний сайхан үлдэж авсан үстэй. За тэгээд манай дахин нэг дор ингэ 4000 гаруй хүн ирнэ гэдэг бол бас их том ачаал. Тэгээд манай дахинчууд одоо очиж буудлууд спорт зохицолтоор босод ингээд үйлчлэгээ дөрөв үйлчлэгээ бүхэн л одоо хичээцгээд аз жаргал даргатай хамгийн насны хамгаалалтын хамт болгон за шинэ спорт зохицолтын хамт болгон за мөн та бүхний одоо 3 өдөр болсон үйл ажиллагааг одоо аюулгүй байдлын зохион байгуулалтыг одоо сайн хангаж ингэж дэмжиж ажилласан манайхан Бод аймгийн цагдаагийн газрынхаа хамт олондоо бас бүгдээ талархал илэрхийлэх ёстой. Бүгдээ бас ажлыг бас бүгдээ ойлгож хөндөж ингэж бүхэн амжилттай сайхан дуусгах байгаа гэдэг ингээд найдаж байна. Тэгээд тэнцээнд амжилттай оролцсон бүх тамирчидтай баярлалаа. Манай анхны саксны ганц өмнө одоо энэ манай ганцх мөхтөд домгууд бүгдээрээ л багш шүү. Тэгээд алтууд арай бараагүй. Тэгэхээр их амар ширээ өрсөлдөнтэй 89-ийн ундаг юм байна. За тэгээд 89-ийн шигшээ гаргаж байгаад манай 92-ийн барсны шигшээ гаргаж байгаад дахин бас өрн шүү. Та нараа ирээрээ. За тэгээд та бүхэнд амжилт хүсье. Манай дахинд байнга одоо зочилж байгаараа манай дахинд бас ирж амьдраараа манай дахин одоо өдрөөс өдөрт өргөжинтэй зөв зүсээ засч одоо шинэ зууны шинэ хот одоо болон өргөжин дэмж байгаа. Ингээд дахинд маань тавтаа мөрсөн та бүхэндээ дахин баярлалаа. Амжилт хүсье.
ирснийг саксны төрлийнхний медалийг бас хамт гардуулсан. Саксны төрлийн бүх шагнал байг бол манай Дархан хотын 1-р 10 жилийн 1989 оны төгсөлт бол Айлгүрийн сонгоныхан гаргаж байгаа маа. Айлгүрийн сонгоныхныгаа урьж байна. За ингээд 1-р сургуулийн Айлгүрийн сонгоныхан замун шагналыг улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, сангийн сайд, болдын жавхлан хамтдаа гардуулна. Алт мөнгө хүрэл медалийг эмэгтэй баг тавилчдын минь алт мөнгө хүрэл медалийг хамтдаа гардуулна. Баяр хүргэе. Сонгоныхондоо баярлалаа та нартай. Сайн байцгаана уу? За ингээд Саксан мөнгөний эмэгтэй төрөлд хүрэл медалийг Увс аймгийн багийнхан эзэлсэн медальонуудын өхөө огтоо. Бид одоо л өөрсдөө огтоо хөвгүүдэй гэдэг те. Айлгүрийн сонгоныхондоо баярлалаа. Саксан бөмбөгийн төрлийн бүх шагнал байг Айлгүрийн сонгоныхан маань гаргасан юм шүү. За ингээд тухайн баг, тухайн тэмцээний тэр агшин дах гэрэл зураг жаазлагдаж та бүхэнд дурсгал болж очиж байгаа багийнханд за мөн мэдээж хэрэг шагналын мөнгө бэлнээрээ очиж байгаа Монгол улсад маань нэн ховрдаад байгаа яаралтай хамгаалалтанд авах шаардлагатай байгаа энэ мазаалайг хамгаалах хэрэгтэй гэж бид уриалж дэмжиж 87-89-чүүд мазаалайг бидэг тэмдэглээ болгосон уг мазаалаагаа бас гардуулж байгаа шүү. За дурсгалын зураг авахулаарай. За би жаахан ийшгээд өшөө жаахан дотгошоо хумаа зогсвол огтоо хөвгүүдээ баяраа хоёр өнгөшөө хумаар дугуурч ирж. За Саксан бөмбөгийн хүрэл медалийн эзэд Увс аймгийн эмэгтэй баг тамирчидаа баяр хүргэе. Увс 87-89-чүүд та бүхэндээ баяр хүргэе. За мөнгө медалийн эзэд болсон Дархан хотынхан баг тамирчдыг урьж байна. Дархан хотын маань Дархан уул аймаг гэж хэлэх үнэн тэгэхээр энэ дургүй шүү. Дархан хотын баг тамирчдыгаа урьж байна. Айлгүрийн сонгоныхныгаа бас урьж байна. Найрамдал 2024 3-дугаар спортын наадам буюу Монгол 87-89-чүүдийн 3-дугаар олимпийн Саксан бөмбөгийн төрөлд мөнгө медалийг Дархны эмэгтэй баг тамирчид авсан байна. Баяр хүргэе та бүхэндээ. Шагналыг ивент тэтгэсэн математикийн 1-р сургуулийн Айлгүрийн сонгоны Эдэр Батадаас баярлалаа. Баяр баяртай. Багийн эзэн шүү. За ингээд дурсгалын зураг татуулна. Дурсгалын зураг татуулсны дараа яг энэ баг тамирчдын дотроос спортын дид мастрын болцлыг хангасан нэгэн тамирчин байна. Энэ тамирчны шагналыг гардуулж өгнө үү хэмээн бас ярхэм гишүүнээсээ хүсье. Санинбаярын Баттуя спортын дид мастер Баттуя спортын дид мастрыг өнөөдөр Баттуя маань авч байна. Баяр хүргэе Баттуя.
Баяр хүргээ арай л оройтож байна да. Өдөрт чинь спортын мастрыг авчих хүн шүү дээ. Тэгээд бид нар ийм л даруухан хүмүүс шүү дээ. 50 гарсан наснда салбарынхаа тэргүүнийг ч аваагүй 50 наснууд байгаа шүү дээ гэж бодохоор бас л их харамсалтай. Тэгтээ Батбаяда баяр хүргээ спортын дэд мастер шагналыг улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн сангийн сайд Жавхан гардууллаа. Баяр хүргээ. Бид шагналын хөгжимгүй явж байгаа өөрсдөө шагналын хөгжим болоо. Цээ. За, бүгдээ өөрсдөө шагналын хөгжим болно шүү. Ийм л байдалтай шүү дээ. За, баярлалаа та бүхэндээ. За, Сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид алтан медалийг хүртэж байгаа эмэгтэй баг тамирчид бол Сагсан бөмбөгийн алтан медалийн эзэг Төвангийн 89-87-гийн дан баяр хүргэе. Сагсан бөмбөгийн төрлийн баяр шагналыг ивент итгэсэн 1-р сургуулийн айлгуурын сонгоныхон дан баярлалаа. Өнөөдрийн бидний үйл ажиллагаанд хүрэлцэн ирж сайхан дотн байсан улсын их хурлын эрхэм гишүүн, засгийн газрын гишүүн, сангийн сайд Жавхландаа бас талархлаа илэрхийлье. Өнөөдөр 87-89-ийн баяр хүргээ шагналыг гардуулна уу? За ингээд комиссийн гишүүдээ мөн эрхэм гишүүнээ бас шагналыг гардуулж өгнө үү гэж хүссэн. Баярлалаа. Энэ медалийн эзэд болоод медаль хүртэж байгаа баг тамирчдын шагналыг дагалдаж яг тэр агшны баг тамирчдын болоод тамирчны гэрэл зураг жаазлагдан дурсгал болон хүрч байгаа шагналын мөнгө бол бэлнээр та бүхэнд очиж байгаа. Дэлхийд байхгүй зөвхөн Монголд байдаг Мазаала баавгайг маш цөөхөн тоогоор үлдээд байгаа Мазаала баавгайг хамгаалахад 87-89 чууд нэгдэж байгаа юм шүү хэмээн Мазаалаг та бүхэндээ өгч бас уриалгатаа олон хүнийг нэгтгэж байгаа шүү. 87-89 чуудтай баярлалаа. Дорнод 87-89 Сагсан бөмбөгийн төрлийн хүрэл медаль 87-89-ийн Иймэл найс үстэй манай дахны залуус иймэл найс. За шагналыг зохион байгуулах комиссийн болон улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, сангийн сайд Жавхан гардуулж байна. Мөнгөн медаль, тухайн багийн тухайн агшны гэрэл зураг, за тэгээд шагналын мөнгө бэлнээр дэлхийд байхгүй Монголд цөөхөн байдаг Мазаала баавгайг хамгаалахын тулд нэгдэж байгаа уриалганы маань Мазаала баавгай бидний өнөөдрийн символ бэлэг тэмдэг Мазаала баавгай бас та бүхэндээ хүрч байгаа. Энэ баавгайг мэдээж 87-89-ийн уралсан юм шүү дээ. За баяр хүргэе та бүхэндээ. Цин яасан бэ? Монгол 87-89-ийг санаачлагч найрамдад 2024 спортын 3-р наадам Монгол 87-89-ийн олимпик 3-р олимпийн тэргүүн шагнал автомедалыг сүлгээрч байна.
Баяр үргээ Сүхбаатарчуудаа та нар анхдагч байж чадсан. Баярлалаа. Энэ яна сулдраад байгаа. Одоо дуусах шүү дээ. Баяр үргээ ингээд медалийг зохион байгуулах комиссийн болоод улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, сангийн сайд жавхан ардуулж байна. Анхдагчид маань алтан медаль хүртэнэ гэдэг бол бас л гайхамшиг. Баяр үргээ та бүхэндээ. Өнөөдрийн энэ үед ажиллагааны хамгийн анхны суурийг тавьсан Сүхбаатарчууд цагт сэргэн ахлагчтай Сүхбаатар багийнхан шагналтыг тухайн агшны багийн гэрэл зураг дурсгал болгон жааслагдсан хүрч байна. Мөн шагналтын мөнгө сая 200 мянга. За мөн дэлхийд байхгүй юу? Монголд маш цөөхөн 10 тонн хүрч байна үгүй юу байгаа. Мазаалаа баавгаг бэлэг тэмдэг болгон сонгосон 87-89-чүүдийн бэлэг тэмдэг мазаалаа баавгаа бас дагалдаж байгаа. Бид мазаалаг хамгаалах үйлсэд ийхүү нэгдэж байгаа гэдгээ 87-89-чүүд харуулж байгаамаа. За жавханшинга баярлалаа. Талархлаа. Бас баярлалаа амжилт хүсье. Эхнийга хүүхдүүдэд дэмжиж энэ өндөр настай бүрээ бидний багш ирсэн байна. Миний шагнал аясаны төгсөг шиг миний ангийн одоо хүүхдүүд ч байна. Энэ хүүхдүүд хүмүүсд яг энэ бичин зааж байсан ийм багш байгаа юм. За энэ би өөрөө дахин амьддаг. Одоо энэ шагнарын энэ одоо бүр баяр гэж мэдээж авсан. За тэгээд миний шагнал өнөөдөр маш сайхан амжилт гаргасан. Том баярлж байна. Тэгээд шагналтай энд одоо тэмцээнд оролцож байгаа 87-89 оныхонд бүгдэд нь баяр хүргэж цаашдын одоо уралдаан тэмцээн дараагийн ийм найрамдтай энэ үед ажиллагааг өшөө амжилт хүсье. Багштай эрүүлэн сайн сайхан бүгдийг хүсье яриа. За ястад ахныгаа ингээд цансангүй дээ. Тэстэй нэг өөрөө та босуулж байна та. За бид нараас харж байгаа. Жохоор. Баяр хүргэе та бүхэндээ эрдэмтчүүдтэй баяр хүргэе. 89-чүүд бид ингэж мазаалгаа хамтдаа хамгаалж байгаа шүү дэмжээрэй. Энэ бол 89-чүүдийн өрөө юм шүү. Баярлалаа гэдэг баян монголчууд баярлалаа баяр хүргэе. Тэгээд өөрхөн медаль мөнгө за тэгээд Монголд хитгэн байдаг дэлхийд огт байхгүй Монголд хитгэн тоогоороо байдаг мазаалаг яаралтай хамгаалалтанд орохыг 89-чүүд бидэд дэмжиж өнөөдрийн наадмынхаа бэлэг тэмдгээр мазаалагыг сонгосон. Яг энэ мазаалагаа бид хамгаалалтанд авахын тулд 89-чүүд дэмжиж байгаа юм шүү гэдэг бол эндээс харагдаж байгаамаа. 89-чүүд яг нөхөд орондоо зохион байгуулалт хийгээд ирээгүй шүү. Хамт энд удирдсан шүү. Энэ цагдаа тоог Эсийг 87-89 бүх мөргийн 87-89 Ширээний теннисний төрөлд хүрэх медалийн эзэн болсон. Анхцаараа баяр хүргэе. Нин хаврдаад байгаа дэлхийд байхгүй зөвхөн Монгол байдаг мазаалаа баавгыг хамгаалахын тулд 87-89-чүүд нэгдэж уриалж өнөөдрийн тэмцээнийхээ энэ 3 хоногийн олимпийнхаа бэлэг тэмдэг болгон сонгон авсан юм шүү. Тэтгэвтэй өршөөрэй.
Дурсгалын зураг татуулж байна. Балиодын төрөлд алтан медалийг хүртэж байгаа. Доотлог авчи. Байна уу та бүхэн? За одоо цэцгнүүдээ өгөөд дурсгалын зургийг татъя. За тэгээд бидний дундаас ийм сайхан алтан медалийн үзэг төрсөн байх шүү дээ. Дунд горчууд нам баяр хүргэе.